За сайн байна уу монголчуудаа энэ өдрийн мэндээ. Надад нэг бодол байна. Төр засаг маань өндөр настангуудад анхаарал хандуулахгүй бол болохоо байлаа. Өндөр настангууд чинь насаараа төрд ажиллачаад тэгээд насныхаа эцэст багахан мөнгөөр амьдрах гэж амьдын там болж байгаа. Энийг ойлгох хэрэгтэй та нар. Зүгээр л авж байгаа тэтгэврийг та нар хуваарлаад ингээд үзээрэй, боломжгүй амьдрах. Тэгээ 80 мянган төгрөг нэмлээ гэдэг бол одоо шийдчлээ гэд энд тулгай амар энэ асуудлыг орхио гэсэн асуудал биш шүү дээ. Би хөндлөнгөөс харахад өндөр настангуудыг бол үнэхээр өрөвдөж байгаа. Ямар үйлдэлтэй хүмүүсүүд нь энэ цаг үед өндөр насныхаа тэтгэврт гарав гэж. Тийм болохоор төр засгаас нэгэн шийдвэртэй алхмуудыг хийх хэрэгтэй. Яг эдийн засаг үнэхээр хүнд хэцүү байгаа, тэтгэврийг нэмэх боломжгүй байгаа бол яагаад өөр шийдэл гаргаж чадахгүй байгаа юм? Банкуд яагаад өндөр настай хүмүүсийн тэтгэврийн зээлийг олгохдоо яагаад хүүгийг өрчилж авах ёстой гэж маш энгийн логикоор хэлэхэд бид нар ламбарданд юмөө тавихад сарын дараа бид нар хүүгөө өгдөг үстэй. Тэр мөнгийг хэрэглэснийхээ дараа нь банк яахаараа хэрэглэхээс өмнө хүүгийг авдгийг бодоод үзээрэй. Нэг зөрчилдөөн байгаач. Тэр зөв гэсэн үг шүү яахгүй юу? Төр засагт би хандаж хэлэхэд энэ олон жил ажиллаж төр болон хувийн хвшилд ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан хүмүүсүүд чинь бүгд мэрэгшсэн хүмүүс гэсэн үг шүү. Олон жил ажиллана гэдэг чинь. Энэ хүмүүсүүдийг яагаад нэмэлт орлоготой болгохын тулд яагаад төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллаж болохгүй гэж. Эднийг тэгж ажиллуулах юм бол нэмэлт орлоготой болно шүү дээ. Заавал тэтгэвэр нэмжээж энэ асуудлыг шийдэх ёстой биш шүү дээ. Нэгээс хоёр өндөр насныг нэг байгууллагт оруулаад ингээ ажиллуулад байхад нэг салбарт л ажиллуулад байхад бол чамгүй олон өндөр насны асуудлыг бас харьцангуй гайгүй болох байх гэж би харж байгаа. Жишээлбэл яагаад туслах багш байж болдгүй, өдөр хөнжүүлэхийн багш байж яагаад болдгүй, сургалт семинар хүүхдүүдэд хийгээд сургуулиудтай хамтраад ингээд ажиллах болцоог энэ нөхцөлийг бүрдүүлж яагаад болохгүй гэж. Энэ тэнд зогсоолуудын төлбөр хураамжийг тэд нар яагаад хийж чадахгүй гэж. Яагаад өндөр наснууд реклам зар сурталчилгаанд хямд үнээр тоглоод тэрнээс ашиг хүртэж болохгүй гэж. Замын хөдөлгөөнд энэ тэнд дураараа байршуулсан автомашинуудын зургийг авч тухайн торгуулаасаа хувийн авч нэмэлт орлоготой болж болохгүй гэж. Маш олон салбарт мэрэгсэн мэрэгжлийн дагуу энэ хүмүүсүүдийг ажилуулад нэмэлт орлоготой болох бүрэн бололцоо байгаа гэж би харж байгаа. Энийг төр засаг яагаад олж харж хийхгүй байгааг нь би гайхаад байгаа. Эсвэл тэд тэнэг, эсвэл тэд хүсэхгүй, эсвэл тэд ажлаа мэддэггүй л гэж би ойлгож байна. Өндөр настай хүмүүсүүд чинь яг уу хайцангуй залуу хүмүүсүүдтэй харьцуулбал одоо юу гэдгийг хурдан шаламгаа хөдлөх тал дээр бол таархан байдаг гэж болно. Гэхдээ яага үйлчлэгээний тэр угтагч ажил хийж болж जैन тийм үү? Энэ төрийн байгууллагуудын үүдэн тэр сууж идэг цагийн хуваар бүртгэдэг ч юм уу те. Ингээ төрөл бүрийн юм хийж болох ажлууд зөндөө байна шүү дээ. Энэ тал дээр нь яагаад дэмжиж болохгүй гэж вэ? Эсвэл би тэнийг зүйл яриад иж бас магадгүй л дээ. Тэгвэл үүнийг бас хэрэгжүүлэх гээд үзэж хэднийх буруутах юм байхгүй л байх гэж бодож байна. Үнэхээр тэтгэврийг нэмж чадахгүй юм чи өөр гаргалгаал хайх хэрэгтэй шүү дээ. Яага үндэсний үйлдвэрлэлүүдийн бараа бүтээгдэхүүнийг өндөр настангууд хямд үнээр аваад багахан хэмжээний мөнгө нэмээд борлуулж болохгүй гэж. Яагаад өндөр настангуудад зөвхөн өндөр настангууд бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг интернет худалдааны сайт ажиллаж болохгүй гэж. Энийг төр засгаас яагаад дэмжин хийж болохгүй гэж. Тийм биз дээ. Болгоёг өвөл болох юм зөндөө байна. Тэр цэма ирэх барьж байгаа ардын нам, засаг барьж байгаа ардын нам голдуу байлаа штэ. Та нарын сонгуульд өндөр настангууд маш их хөв нэмэр оруулсан гэдгийг хизээч битгий мартаарай. Бид нар ч гэсэн удахгүй өндөр настангууд болоод тэтгэвэр авна. Тэр үед бид нар
энээс хүнд байдалд амьдрна гэдгээ бол сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй мэн гэж би ойлгосон. Тийм болохоор төр зэсэг маань өндөр настангуудад анхаарал хандуулах хэрэгтэй. Одоо бол арай хэтэрж штэ. Бас болохгүй. Өөр юмгүй дээ. Баярлалаа.